За би арилжаан дээр ингэж боддог байсан юм. За арилжаа дээр хүмүүс ягаад амжилттай болохгүй байгаа ч юм уу? Эсвэл бол одоо юу гэдэг нь те тогтмол мөнгө олохгүй байгаа. За арилжаа хэцүү учраас эсвэл бол энэ айгүй тийм төвхтэй мэрэгжил ч юм уу? Эсвэл бол одоо юу гэдэг нь те нэг юм арилжаатай холбоотой шалтгаанаар хүмүүсийг арилжаан дээр доктортой тогтмол байж чаддгүй маа гэдэг тийм бодолтой байхгүй юу? За тэгээд сүүл рүүгээ яг өөрөө ингээд нэг ментор хийгээд ч юм уу эсвэл өөр хүмүүстэй уулзаад журналын үзээд юмнуудыг хийгээд юмнуудыг үзээд яваад хахаар нэг анзаарэгдсэн зүйл байгаа юм тий. За яагаад амжилттай болдгоо гэдэг шалтгаан бүр арилжаатай ямар ч хамааралгүй байгаа юм тий. Энд нэг юу болж тарахгүй юу? Арилжаан дээр хүмүүс хамгийн ихний одоо миний одоо юу гэдэг те тавих шаардлага ч юм уу эсвэл одоо юу гэдэг те хүмүүстээр арилжаан дээр амжилттай байх үндэс нь юу байгаа юм гэхээр зүгээр энгийн арилжаа хийх л байгаа. За энэ өөрөө амар сонин сонсогдно. Гэхдээ ихэнх хүмүүс арилжааг яг доктортой тогтмол хийдэггүй байгаа юм. Ингэж явж хагаад нэг хэсэг арилжаа хийж хагаад ингээд орхичихно. Тэгээ хэдэн сарын дараа цалин буухаар ч юм уу ընդгүй нэг мөнгө олдохоор ч юм уу нэг энэ ч нэг хэсэг хийн. Тэгээ арилжааг хийхгүй. Тэгээ дахиж хийн. Тэгээ хийхгүй. Ингээл яваад байна. За энэ нэг зай байгаад байна тий. Хийхгүй орхичхоор юу гэдэг нь дунд нэг өөдөөд ч юм уу засахад орхичдаг юм шиг байна. Тэгээ тэр зайндаа юу гэдэг арилжаа хийхгүй л байгаа юм чинь сайжрахгүй. Тэгээ сайжрахгүй л байгаа юм чинь ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байж хагаад тэгээ нэг цалин буухаар сарын эцэс ч юм уу нэг дахиж нэг $100 сэнэглээд ч юм уу те скол бол нэг хэдэн нэг данс аваад ч юм уу тэгээд дахиад хэсэг хугацааны дараа орж ирдэг. Тэгээ скол бол 100 мөн тэр чигтээ байхгүй болчих. Банк тогтмол арилжаа хийдэггүй учраас энэ дэр ямар нэгэн сайжрах үндэс байхгүй байгаа юм те. Тэгээд эндээс харж байгаад энэ хүмүүсийн сайжирдгөө нэг шалтгаан нь ерөөсөө л арилжаа хийдгүү юм. За энэ бол амар сонин одоо юу гэдэг нь шалтгаан олж мэдсэн гэх юм уу те. За өөр арилжааны одоо юу гэдэг нь за юуны хувьд болох юм бол өөр мэрэгжил ч гэсэн ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл за би энэ дэр нэг юм төгөлдөр хуурж тоглолт сурыг гэхэд одоо юу гэдэг нь те. Нэг төгөлдөр хуур тоглож байгаад сарын дараа сар тасалж ирээд дахиад төгөлдөр хуур тоглоо дахиад төгөлдөр хуурдаа ингээд нэг 2 цаг ч юм уу хичээл хийгээд ах юм бол энэ ерөөсөө сайжилт явахгүй байгаа байхгүй тийм. За тэгэхээр энэ хүмүүсээс олж мэдсэн нэг зүйл нь юу байгаа даа гэхээр за хүмүүс ерөөсөө арилжаа доктортой тогтмол хийдэггүй маань. Энэ заавал жинхэнэ байх албагүй демо ч хийж болно шүү дээ. Тэгэхээр демо учраас юу гэдэг хичнээн өөдсөн ч хичнээн хэцүү байсан ч орой болгон ирээд өдөр болгон юугаа хараад арилжааны нөхцөлөө хараад байна уу байхгүй юу байвал арилжаа хийгээд байхгүй бол хийхгүй ч юм уу те. За үнэхээр алдаа хийсэн ч байсан гэсэн тэндээсээ юу гэдэг нь ядаж хийх гэдэг нэг юм байгаа байхгүй. Энэ үйлдэл гэдэг зүйл өөрөө хамгийн чухал байсан болж таарах гэдэг юм те. За арилжаан дээр ахиц дэвшил хурдан сайжрах явцыг хийхэд бол за эндээс юу гэдэг нь хүмүүсээс тэгээд ажиглаж байгаа юм те. За ямар хүмүүс амжилттай байгаад байгаа, ямар хүмүүс амжилтгүй байгаад байгаа. За амжилттай байгаа хүмүүс нь амар тодорхой. Зүгээр тасралтгүй арилжаа л хийдэг байгаа. Тасралтгүй арилжаа хийдэг. Гэхдээ ухамсартайгаар хийдэг учраас журнал бичээ тэндээс суралцаж чаддаг. Энд ямар нэгэн авьяас чадвар ямар нэгэн зүйл байхгүй. За тэгээд сайжрахгүй байгаа хүмүүсийг харж байгаа. Яагаад сайжрахгүй байгаа? Нэг хэсэг арилжаа хийн байхгүй болно. Хайчт юм бөө. Одоо нэг тийшээ гэр бүлийн асуудал ч юм уу одоо скол болоод юу гэдэг нь өөр юм руу анхаарлаа хандуулаад явцдаг. Тэгээ байж байгаа хэдэн сарын дараа нэг гарч ирээ дахиад арилжаа хийн. Тэгээ байж байгаад хэсэг нэг огцом арилжаа нүдж жагаад нэг нүдж байгаа байхгүй болчихно. Тэгээ байхгүй болж жагаад хэсэг хийн. Гэхдээ хэсэг хийхдээ амар их арилжаа хийж жагаад байхгүй болчихно. Тэгээ хэсэг байхгүй болж жагаад хэсэг хийн. Тэгээ байхгүй болчихно. Ингээ нэг ийм давтамжтай тий. За тэгэхээр ерөөсөө тэн дээр бол сайжилт явдаггүй маань. За энэ дээр сайжилт явдаггүйг нь ойлголоо харлаа мэдлээ тий. За тэгээд эндээс нэг зүйл ойлгож авчих. Хүмүүсээс харж яхад юу гэдэг энэ нэг зүйл байхгүй байгаа тийм нэг зүйл дутаад байгаа. Яалтчгүй нэг зүйл байхгүй гад заримд нь байгаад байгаа тийм энэ юу дутаад байна юу одоо юу зарим нь яагаад ингэж нэг идэвхтэй хийгээд тасралтгүй хийсээр байгаа тасралтгүй сайжраад ингээд яваад идэв. Зарим нь яагаад ор тас ингээд хийхгүй алга болоод идэв тийм. За эндээсээ
шалтгаан гарч юунуудыг харж л байгаа юм л да. Олон хүнтэй уулзж исэн учраас арилжаа хийж исэн олон хүнтэй уулзж исэн учраас. За тэгээд өмнөх хийжсэн зүйл рүү норж ярилцж үзэхээр өмнө нь ямар нэгэн зүйл дээр тэр хүн амжилт гаргаж исэн байгаа. Одоо жишээлбэл манай нэг гантлаг гэдэг шав байгаа юм л да. Амар сайн журнал бичдэг, аюул сайн тасралтгүй арилжаа хийдэг, идэвхтэй. Тэгээд тасралтгүй юмыг хийж чаддаг те. За тэр хүний одоо юу гэдэг хувьд юу хийж исэн байна гэхээр урд нь хүндийн өргөлтийн хийж исэн юм те. Хүндийн өргөлтийн тэмцээнд ордог нэг авраг болж исэн хүн байгаад. Тэгэхээр тэр хүнд юу байгаад юм гэхээр тэнцээс сурсан төвчээр хатуужил ямиг тууштай хийх гэдэг зүйл байгаад юм те. За сэтгэл зүйрөө бид нар эндээс орох юм бол сэтгэл зүйч одоо яг энд хүн гэдэг юм байгаад юм те. За хүн гэдэг зүйлд өөртөө төрхтэй юу байгаад байгаа юм гэхээр энд хэрэгцээ байгаад байна. За хэрэгцээ нь одоо юу гэдэг те? Needs and wants. За аюулгүй байх хэрэгцээ, хоол хүнсний хэрэгцээ, агаар одоо юу гэдэг хайрлагдах хэрэгцээ, харагдах хэрэгцээ, нүдэгд үзэгдэх хэрэгцээ. За энд өөр бас нэг зүйл байгаад байгаа юм. Тэрийг бид нэр юу гэж нэрлэдэг вэ гэхээр value гэж нэрлэдэг. Үнэт зүйл гэж нэрлэдэг. За хүний үнэт зүйл юу юм гэхээр энэ яг хүний үнэт зүйл нь юу гэдэг мөнгө ч юм уу, эсвэл бол эд мэрэг ч юм уу, царай хөөрхөн байдал биш байгаад. Хүний үнэт зүйл нь дотроо байдаг юм тийм. За энэ discipline, patience одоо юу гэдэг юм те? Анхаарал хандуулах чадвар ч гэдэг ч юм уу. За ямар нэгэн скиллүүд байгаа юм те. Ямар ч скилл байж болно. За өөр юу гэдэг цаашлуулаад явах юм бол фокус. За нэг иймэрхүү хэдэн зүйл. Эндээс цаашаа ингээд задраад яваад байна те. За хүний үнэт зүйл. За ямар нэгэн хүн өөрөө төрөөд энэ нэг ийм үнэт зүйл нь бол хүнд нь өөрт нь байдаг. Гэхдээ энэ үнэт зүйлийг заавал ямар нэгэн зүйл хийж иж хөгжүүлэх хэрэгтэй. За тэр юу хийх нь хамаагүй байхгүй те. Усан сэлж болно, ном уншиж болно. Ямар нэгэн үйл ажиллагаа хийх хэрэгтэй бол гүйжиж болно, жимд явчих болно. Тэр нь өөрөө энэ хүний үнэт зүйлийг хөгжүүлж идэг байгаа. Ямар нэгэн activities хийх хэрэгтэй бол таах гэдэг. Тэр activity-г үйл ажиллагааг хийгээд үйлдэлүүдийг хийгээд тасралтгүй төгөлдөр хуур тоглодог ч юм уу, гитар тоглодог ч юм уу. Ямар нэгэн зүйлийг тууштай тасралтгүй хийснээрээ хүн яадаг вэ гэхээр энэ өөрсдийнхөө үнэт зүйлийг хөгжүүлдэг байгаа. Тэгэхээр үнэт зүйлтэйгээ бий болдог гэж яах гэдэг юм те. За энэ үнэт зүйл өөрөө хамгийн чухал зүйл болж таарах гэдэг. Тэгэхээр хүний л үнэт зүйл гэдэг нэртэй юм чинь те. Хүн үн цэнтэй байгаад байна. Тэгэхээр үн цэн хаанаа байгаад байгаа юм гэхээр өөрийнх нь дотор байгаад байгаа тэр төвчээр хатуужил юм суралцах чадвар ажигч байдалч гэдэг ч юм уу те. Эсвэл бол юмд идэвхтэй гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар эдгээр энэ өөрсдөө хүний үнэт зүйл байна. Гэхдээ энэ үнэт зүйл өөрөө шууд хөгжөөд шууд гараад ирэхгүй ямар нэгэн зүйл хийж иж заавал гарч ирнэ гэсэн. За ямар нэгэн зүйл хийн гэхээр энд бол юу жишээлбэл би миний хувьд юу хийдэг вэ гэхээр медитейшн хийдэг ч юм уу. Өглөө орой суугаад медитейшн хийдэг. Медитейшн миний юу хөгжүүлдэг вэ гэхээр төвчээр хатуужил одоо юу гэдэг өдгөртайгаа суух ч юм уу те хэцүү зүйлтэй тулгарх нүүр тулгарх ч гэдэг ч юм уу айцтай нүүр тулах гэдэг зүйлүүдийг хөгжүүлдэг гэдэг ч юм уу те за юу гэдэг айс бат байж болж байна ямар нэгэн зүйлийг хийх төгөлдөр хуур байж болж байна те скол бол жим байж болно юу ч байж болно ямар нэгэн зүйл хийсээр байгаад хүн эндээс үнэт зүйлээ өөрөө гаргаж ирээд дотроосоо хөгжүүлнэ энэ зүйл нь байхгүй бол юун дээр ч амжилт үзүүлэх юун дээр ч амжилт үзүүлдэггүй юм байна л та. За энийг би арилжаан дээрээс айгуу сайн харж байгаа юм те. За ийм зүйл нь байхгүй хүмүүс арилжаан дээр орж ирээд яах вэ гэхээр юу хийх гэсэн чинь арилжаа хийх гэсэн чинь за бүр ингэж бодчих заяа. Зарим хүмүүс нь бүр юугаа мэдээд байгаа. Ямар сетап хийх үү? Хаана стоплосоо тавих уу? Хаана одоо юу гэдэг те бүх юмудаа мэдээд байгаа. Тэгстэл арилжаан дээр ирсэн амжилт гарахгүй. За амжилт гарахгүй шалтгаан яах вэ гэхээр төвчээр хатуужил байхгүй тогтмол гэдэг зүйл байхгүй учраас яах вэ гэхээр нэг энэ хэсэг арилжаа хийж байгаа тэгээд байхгүй болоод хэсэг арилжаа хийж байгаа байхгүй болоод ингээд нэг тууштай ерөөсөө биш байгаа юм тий. За энэ хүний асуудал нь тэгэхээр одоо юу гэдэг яг арилжааны энэ паттерн ч юм уу арилжааны энэ юутай ямар ч холбоогүй. Энэ хүнд үнэт зүйл байхгүй л гэж орчуулагдах гэдэг юм. За тэгэхээр тэр хүн үнэт зүйл байхгүй
гэд асуух юм бол юу гэдэг юм. За нэг хүн 10-аас ингээд бодоод үзье л да. За 20-с 30 нас хүртэлх хугацаанд нэг юм хийж байгаа те нэг ажил хийж байгаа тэрийг тууштай хийдэг одоо юу гэдэг те тэндээсээ ямар нэгэн чадвар цуглуулах хэвээр тэгээ тэр үнд зүйлүүдийг цуглуулж чадсан бол юу гэдэг тэр дисциплин гэдэг зүйлээ хуургаад арилжаан дээр ашиглаж болно. Эсвэл бол би одоо энэ дисциплин consistent гэдэг зүйлээ төгөлдөр хуурахад тоглоход зарцуулж байна. За би арилжаа сурцсан байгаа тийм те арилжаанаас би доктортой байдал consistent байдал дисциплин буюу хатуужил гэдэг зүйлийг авцсан бол би энийг одоо буцаагаад хуурахтаа юу руу хуургаж болох вэ гэхээр пиано гэдэг зүйлийг хийж болох гэдэг байна. Төгөлдөр хуурд би суралцвал яаж суралцах вэ гэхээр айгүй амархан суралцах гэдэг байгаа байхгүй. Яаж суралцах арга олцсон гэж одоо бараг болох. Өдөр болгон ирээд 2 цаг бэлтгэл хийн, 2 цаг бэлтгэл хийн, 2 цаг бэлтгэл хийн. Ингээд тасралтгүй би жилээр ч юм уу хэдэн жилээр явчихна. Тэгэхээр би хүссэн үсээгүй надад ямар авьяас байхгүй ч гэсэн би жилийн дараа ч юм уу 2 жилийн дараа хизээ хүрэх нь 3 жилч бай. Би тасралтгүй энийг хийсээр байгаа би төгөлдөр хуурд 3 жилийн дараа тоглож сурчна. Надад ямар ч асуудал байхгүй болж тарах гэдэг шүү дээ. За төгөлдөр хууран дээр тэгэхээр асуудал байгаад байгаа юм биш. Энэ гол нь хүнд энэ үнд зүйл гэдэг зүйл байхгүй байгаа даа гэж хэлэх гээд. Тэгэхээр яг энэтэй ижилхэн арилжааг сурах гэж байгаа хүмүүс одоо юу гэдэг нь сурж байгаа ч юм уу эсвэл бол нэг энэ дээр болохгүй байгаад байгаа гэдэг хүмүүс нь одоо юу гэдэг өөрсдөө харахтаа юу гэж бодох уу гэхээр за энэ нэг паттерн авах шиг байна. Паттерндаа асуудал авах шиг байна. Эсвэл бол энд нэг юм ичдийн нууц арга байдаг. Энэ нууц аргандаач биш энэ юундаач биш гол асуудал бол хүний өөрөөсдийн үнд зүйл. Тэгээд хүн өөрөө энэ value гэдэг зүйлийг хөгжүүлэх ёстой. За энийг юугаар ч хөгжүүлж болно. Тэгэхээр хэрвээ чи одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар үнд зүйл гэдэг зүйлийг урд нь хөгжүүлж байгаагүй болвол яах вэ гэхээр одоо ямар нэгэн зүйлээр энийг хөгжүүлэхээс өөр арга байхгүй. За ямар нэгэн зүйл хөгжүүлнэ гэдэг нь арилжаа өөрөө асар их сайн хөгжлийг авчирдаг гэдэг юм. Үнд зүйлийг сайжруулдаг. За арилжаанд яриад байгаа юм те. Дисциплинийг сайжруулна, төвчээрийг сайжруулна, анхаарал хандуулах чадварыг сайжруулна, тууштай, доктортой байдлыг сайжруулна. Хэцүү одоо юу гэдэг хэцүү зүйлтэй нүүр тулахад одоо юу гэдэг чи бас стоп лосс тасралтгүй аваад гарч хэцүү шүү дээ. За энэ хэцүү зүйлтэй нүүр тулаад өөрийгөө даван дийлэхэд одоо юу гэдэг асар ихээр сайжруулдаг тийм үнд зүйлүүдийг сайжруулна. Тэгээ чи дараа нь ирээдүйд арилжаан дээр амжилт үзүүлэхгүй байсан ч гэсэн энэ чадруудаа аваад энэ үнд зүйлээ аваад өөр зүйл дээр ашиглаж болно. Өөр бизнес эрхэлж болно. Өөр юмд суралцаж болно. Ажлаа солиод шинэ скил суралцаж болно гэдэг ч юм уу те. За тэгэхээр юу гэдэг хүнээс сурж байгаа хүмүүсийн ихэнх нь дандаа паттерн хайдаг ч юм уу эсвэл нэг чидийн юм хайгаад байгаа шүү. За гол асуудал нь би сүүлдээ явж байгаад олон хүн дээрээс дүгнэлт хийхдээ ямар дүгнэлт хийсэн гэхээр зарим хүмүүс бол value-га залуу байхдаа хөгжүүлсэн байдığım байна. Хүүхэд байхасаа тасралтгүй хөгжүүлсэн байдığım байна. Тэр хүмүүс бол арилжаан дээр суралцахад бол ямар ч асуудал байдгүй юм байна. Энэ байхгүй хүмүүс нь бас байгаад байгаа юм тий. Үн зүйл нь байхгүй хүмүүс бол яах вэ гэхээр яалтчгүй хизээ нэгэн цагт нэгэн цагт энэ үн зүйл гэдэг зүйлийг ямар нэгэн activities үйл ажиллагаа хийж хөгжүүлэхээс өөрөө арга байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг арилжаан дээр сайжрахгүй байх юм бол чи буцаагаад арилжаа гэдэг зүйл рүүгээ харахаас илүүтэйгээр одоо юу гэдэг арилжаанд асуудал байгаа гэхээс илүүтэйгээр миний хувьд би өөрөө яг энэ үнд зүйл гэдэг зүйл байхгүй юм байна. Тэгэхээр би энийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэрийг хөгжүүлэхдээ демо дээр тасралтгүй хичнээн хэцүү байсан ч өдрөөр болгон яг өдөр болгон арилжаагаа хийгээд демо дээр хийгээд тэ журнал бичээд ревю хийгээд энэ өөрөө нэг 7 хоног болсон 7 хоног явхад амархан заяа. 2-7 хоногод явхад амархан байж магадгүй. Сар явхад амархан байж магадгүй. Тасралтгүй энийг хэдэн жилээр хийн гэдэг нь өөрөө асар хэцүү. Тэгэж хэдэн жилээр хийж иж чиний өөрийн чинь энэ үнд зүйлүүд хөгжиж орж ирнэ. За тэгжиж дараа нь бид нэр одоо юу гэдэг те арилжаан дээр тэр нэг ашгаач юм уу эсвэл бол би энэ дээрээс яагаад мөнгө олоод байгаа олохгүй байгаа гэдгийг ярьсан зүгээр баг те. За их хүмүүс бол би ч гэсэн өөрөө энийг мэддэггүй value гэж зүйлийг мэддэггүй байсан учраас яг үхээр энэ зүйл нь одоо юу гэдэг юм байхгүй надад ч гэсэн байгаагүй шууд анханасаа бол байгаагүй. За би юу гэдэг ном сайн уншдаг байсан ч юм уу те эсвэл бол тууштай болол байсан. Гэхдээ надад ийм фокус гэдэг скил байгаагүй, төвчээр бол байгаагүй. Энийг буцаагаад би юунаас хөгжүүлж орж ирсэн гэхээр тууштай хийсээр байгаад арилжаанаас хөгжүүлж орж ирсэн байгаа юм те. За тэгэхээр би энийг сүүлдээ сайжруулад ийм зүйл байдгийм байна. Тэгэхээр юу гэдэг ямар нэгэн бид нэр зүгээр суугаад байх биш юу ч хийхгүй суугаад байх биш ямар нэгэн зүйлийг хийж л байх хэрэгтэй юм байна. За жимч байдаг юм уу эсвэл бол
медитейшн ч байдаг юм уу. Хэцүү зүйлүүдийг хийх тусам тэндээс бид нар ийм үнд зүйлүүдийг аваад байгаа юм тий. За энэ үнд зүйл нь гэдэг нь хүний өөрийнх нь дотор байгаад байгаа зүйл. Тэгэхээр хин чинийг хүнээс авч чадахгүй. За тэгээд энийг үнд зүйл гэж нэрлэдэг байгаа юм тий. За үнд зүйл гэж нэрлсэн шалтгаан нь хүртэл өөрөө энэ айгуу гоё байгаа байхгүй. Ягаад үнд зүйл гэхээр чи нэг ажил хийдэг байлаа гэхэд тэр ажлаасаа халагдаж магадгүй мөнгөтэй байгаад мөнгө чинь алга болж магадгүй өөр юу байдیں۔ Тэ. Гэхдээ энэ үнд зүйлүүд чинь хизээч алга болохгүй чиний дотор байж идэг учраас энийг үнд зүйл гэж нэрлэдэг байгаа шүү.